Жюльетта Дуретийн Виктор Гюгод хаягдсан хайрын захидал. Өглөөний минь хайрт минь, хонгор минь, өчигдөрхөн чи миний гар бичмэл аимшигтайг, харин чинийх төвчээртэйг, хайр бол аль алийг нь алддаг, аимшигт төөрдөг байшингаас өөр юу ч биш гэдгийг намайг зогсооход магад түүнээс ч бага зүйл хэрэгтэй байж болохыг тодорхой хэлсэн. Гэвч бидний захидлууд бүхэлдээ бидний харилцаа юм шүү дээ. Чамд хайртай, хамгийн гонигтай ганцаардмал эмэгтэйг хүчээр инээмсэглүүлж байгаа учраас харгисж байж болох тайлбар бичгээр шийдлээ. Хэрв миний хайр буруу, мунхаг үйлдэл юм бол ядахнаа намайг өөр дотроо живүүлэх гэж бүх хүчил хайрт минь чамайг надад туслана гэж найдаж байна. Би чамаас бас амьдралаас илүү ихийг гуймаар байна. Бидний хайр, бидний сэтгэлийн төгс төгөлдрийн төлөө миний аз жаргалд үгээрэх гэсэн бүхний өмнө чамтай хамт бай. Хэрв би өөрийн тань хуйлан захирагдахгүй бол оюун санаа, сэтгэл доторх эмэгтэй чинь болъё. Таныг хамгаалж, танд үйлчлэн гэх нэрийдлэр өөрөө тань сэтгнэж буй бүх эмэгтэйн эсрэг өөрийгөө хамгаалахыг шаардж байна. Би чамд хайртай. Бас атаархаж байгаа учраас л миний ээлж ирнэ гэдэгт итгэж сум. Чи бол сайн хүн. Би бол шүтэн бишрэгчээс үүрцгүй хөөрхий амтан. Гэхдээ надад зөвхөн та өөрийгөө хайрлахыг зөвшөөрч байхад л хангалттай. Би чамд хайртай. Би чамд хайртай гэдэг нь намайг маш тайван бас гашуун болгодог. Энэ үдэш миний зүрх атаархалд автаж чамайг биширсэн оршихуй минь л намайг тайлхруулахад хангалттай байна. Би дотроо бүхий л уур хүлэн тамиг сэтгэлдээ тээж явдаг. Өөрийн тань хажуунаас холдохгүй байж л ялж даван дийлж чадах маш том аюултай тулгарх гэж буйгаа мэдэрч байна. Хэрв энэ айдас мэдрэмж минь үнэн бол үүнээс хизээч зугтаж чадахгүй байх. Та надтай бүтэн өдрийн турш хамт байхгүй шүү дээ. Таны хүлээн авах магтаал бүрчин таныг надаас холдуулсаар би аз жаргалгүй байгаагаа үгүйсгэж чадахгүй. Марион де Лормыг тоглож байх үед ч Францын театрын Си хайрцагт байхдаа ч Фонтенблеийн хотел де Франс жошид буудлын өрөөнд ч тантай хамт байхыг илүүд үзнэ. Тэр үед л намайг үнсээрээ хонгор минь. Ойдолчин дээр очихоосоо өмнө надад хэлэхгүй дээ. Цоорхой хүрэмтэйгээ илүү хөөрхөн байсансан. Ухаантай дэгжин зангаараа гараа өгч чадахгүй ч ядахнаа өөрийн ойдолчноороо оюулах байсан юмсан. Жюльеттагаас